Чи эдгээр асуудлуудад сэтгэл хэр хангалуун байна вэ? Өнгөрсөн 4 жил чиний амьдралыг хэрхэн өөрчилж чадсан бэ? Чи сонго, чи шийд. Сайн байцгаана уу үзэгчдээ, би хөтлөгч Халиуна байна. Сонгуул эхлэхэд ердөө 15 хоног үлдээд байна. Бид эмнэлэгт үзүүлэхээсээ төгшөх тохиолдол байдаг. Яагаад гэвэл ажил амьдралаа зохицуулаад нэг л өдрийг чөлөө аваад явхад уртаараа л угтана. Энэ бүх асуудал эмнэлгийн ачааллаас болдог гэж өвчтөн болон эмч нар хэлдэг. Харин өнгөрсөн 4 жилийн хугацаанд нэг ч эмнэлэг ашиглалтанд орсонгүй эмнэлгийн ачаалал хэвээр байсаар байгааг Чи сонго, чи шийд нэвтрүүлгээр хүргэж байна. Төм түжигнэж бум бужигнсан нийслэлийн шин өглөө. Оочор дараалал зогсон уурлаж бухимдан ядарсан хүмүүс эмнэлгийн хонгилд олон цагаар хүлээнэ. Эдгээр хүмүүсийн нэг бол төвшин жаргал. Тэрээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд охиноо үзүүлэхийн тулд бүтэн сар хүлээжээ. Сар гарны өмнө нэгэд тэгээд номер өрсө алдахгүй. Тэгээд одоо их зүйлсэн 3 сарын дундуур ирсэн. Тэгээд 5 сарын 11-нд номер өгсөн. Жаахан зүүн болвол гадаа гарахтаа нойтон чигт малгайтай очиж явж гарна заяа. Тэгээд өдөр 12 цагаас 3 цагийн хооронд бол гарахгүй шүү заа. Төвшин жаргалын охин Танхилун нэг настай. Тэд эхлээд хорооныхоо өрхийн эмнэлгээс бичиг, дүүргийн эмнэлгээсээ 13 дугаар маягт авахд 2 өдөр зарцуулжээ. Тэр өрхийн эмнэлэг бас гайгүй. Тэгээ 2 дугаар шатлаа одоо тэгэл 3 дугаар шатлын эмнэлгүүд ер нь айгүй хачаалхтай очиртой. Тэгээ очиртой үзэх номер байхгүй гэдэг айгүй удаа үлээлгдэг мөртлөөсөө төлбөртэй нь болохоор одоо яг үзүүлчих болно гэдэг байхгүй. Гэсэн мөртлөөс яг л нэг л эмч үздэг мөртлөөсөө. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ажлын цаг дууссаны дараа төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь мөн л ачаалал ихтэй холбоотой. Харин зарим өвчтнүүдийн хувьд хэд хоногийн өмнө цаг авсан ч цагтаа үзүүлж чадахгүй байна гэж байлаа. Тэдний нэг бол 5 сартай охиноо эмнэлэгт үзүүлэхээр ирсэн Бат цэцэг. 11-20 цагтай. Тэгээд хэрвээ ажилтай байсан бол одоо хүн мэдээж цаг авсан юм чинь цагтаа үзүүлэл гарна гэдэг штэ. Тэгэхээр би 12 баг өнгөрөөж үзүүлсэн. Тэгвэл нэг юм хэлэхэд бол бас нөгөө эхонд үзүүлэхгээ ингээ очор авчаа цагаа авахд нөгөө доктор хөвтөж байгаа хүмүүс бас ингэж нөгөө яаралтай гэж орж ирээд байдаг байхгүй. Тэрийг бас ялгаад өгвөл бас те гаднаас ингэж ирж үзүүлж байгаа хүмүүст нь бас илүү одоо нөгөө цагаа барих нь боломжтой юм. Түүнээс биднээс цагаараа орох гэхээр одоо доктор үз нөгөө яаралтайгаар мэс засалтаа орох гэж байгаа хүмүүс ирж байна гэдгээр ингэж цаг хойшлогдоод байгаа. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв улсын хэмжээнд байдаг хүүхдийн ганц том эмнэлэг. Мэдрэлийн тасагт гэхэд 5 эмч ажилдаг. Орондоо хэнэх шаардлага байгаа гэж эмчнэр хэлж байна. Нэмэх төлөвлөгөө байгаа боловч яг өнөөдрийн хувьд бол манад хүртээмжих багтаа. Өвчтөн хэвтэх нөгөө батлагдсан ор гэж байдгийг. Тэгэхээр тэр орноос шалтгаалаад л явчихна л да. Тэгэхээр 45 ортой манай тасаг бол дунджаар одоо 50 55 тий зарим үед бол 60 хүрч байгаа. 45 орондоо батлагдсан эмчээрэл ажиллаж байгаа шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар манай улсын хувьд өвчтөн хэвтэж эмчлүүлэх орны тоо бусад оронтой харьцуулахад хамаагүй олон байдаг байна. Тэгэхээр яагаад одоо ийм их эмнэлэгтэй, ийм их ортой байжгаад хүн эмнэлэгт очихлоор ингээд хүлээгдээд тэгээ ор хүрэлцэхгүй байна гэдэг ийм асуудал одоо яригдаад байна. Тиймээд энэ дээр бол яах ёстой гэхээр тусламж үйлчлэгээ үзүүлэх тэр одоо бас тусламж үйлчлэгээ үзүүлдэг тэр юунууд ангилж үзэж байгаа юм л. Тэгэхээр анхан шатнд бол нийт хүн амд шаардлагатай тусламж үйлчлэгийн 70-80% үзүүлж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ ердөөсөө нэг 30-40% нь л тэр 2 дахь юм уу 3 дахь шаталд очиж явах хэрэгтэй. Гэтэл нэгдүгürt манад бол нөгөө анхан шатнд байж байгаа эрүүл мэндийн байгууллагын тоо цөөн, хоёрдугаарт үзүүлж байгаа тусламж үйлчлэгээ нь бол хангалтгүй байгаа учраас ихэнх хүмүүс яаж нь 2-3 дахь шатал руу явж очиж чинь тийм үү.
Манай улс зах зээлийн нийгэмд шилжснээс хойш эмнэлгийн анхны шатны үйлчилгээ үзүүлэх өрхийн эмнэлгүүд байгуулагдсан. Нэвтрүүлгийн оролцогч Баццгийн хувьд өрхийн эмнэлгийн үйлчилгээний сэтгэл хангалуун бус гэж байсан юм. Тэрээр Мишель охиноо өрхийн эмчт нь үзүүлэхэд түүхний өөрчлөлттэй гэдгийг нь мдээгүй байжээ. Хүүхдийг бол өрхийн эмч одоо тийм нэг сар дээр нь одоо бүгдийг ингээд ирээ гэрээр үзэх ёстой. Тэгээ үзчихээ тэр одоо энэ хүүхдээ одоо гаднах байдлаар нь одоо хүүхдийг бас хүмүүс эмч нар ч мэддэг штэ. Тэгээ хөл одоо гар нь тийм байна, ийм байна. Тийм юм бол мэддэг юм одоо за нэг тэгэж өвдөж байгаа нь тэрийг үзчихэл явдаг. Тэгэхээр бас өргөн хүрээний мэдлэгтэй байх ёстой юм бол би бодлоо. Зураг ахуулдаг маа гэж ядаж цээж нэг таалчмаар. Тэгээд өнгөө маргааш өглөө ахуулсан бол. Нийслэлийн хэмжээнд 128 өрхийн эмнэлэг байдаг. Эдгээр эмнэлгүүд тоног төхөөрөмж дутмаг ачаал их байдаг гэж байлаа. Үүний нэг жишээ нь Баянгол дүүргийн 3 санчир өрхийн эмнэлэг. Тус эмнэлэг 2 дугаар хорооны иргэдэд үйлчилдэг. Энэ эмнэлэгт ажиллах боловсон хүчин дутмаг байдгаас бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж чаддаггүй гэж байлаа. Хамгийн гол нь багаж тоног төхөөрөмж одоо зарим өрхийн эмнэлгүүдээр хангагдаа зарим нь хангагдаа гэж манай өрхийн эмнэлгэд тэлж зүрхний бичлэг эхо аппарат эднэр дутагдaltaй. Нэрэл зөвхөн яг гарт байгаа нь болохоор чагнуур даралтай аппарат хоёроор хүмүүсийг онцлоод явуулдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс маань бас ихтгэл үнэмшил бас ингээд аппарат одоо чинь цаг үе чинь үлээ те хэдгээр зуун явж бол энд ингээд багаж тоног төхөөрөмж аппаратныхаас болоод хүмүүсийн ихтгэл үнэмшил бас эндээс олж байгаа өрхийн эмнэлгийн үнэлэмж бас мөн болж байгаа хэл та. Дээр хоо икгээд бичдэг байдаг бол тийм ээ. Тийм шүү дээ. Залуу хүмүүс бол ерөөсөө ирэхгүй байна. Өрхийн эмнэлэг дээр одоо ерөнхий манай дээр ч бас бүх өрхийн эмнэлгүүд дээр совилогч байна уу гэсэн айгүйх явагдтыг. Эмчнэр бол харцангуй нөгөө шин төгсөлтийнхэн тийм ээ дадлагч чачаа төгссөн эмчнэрүүд бол байдаг болохоор эмчнэр бол олдоод байдیں۔ Тэгээс сан. Манай өрхийн эмнэлэг хавьтлахад одоо ихэнх нь 40-с дээшнээс нь гараад. Тэгээд залуу хүмчнэр ирлээ одоо манагийн байдлаар 4 суулгч одоо ерөнхийдөө 2 сар 3 сар ажиллаад ачаалт авахгүйгээр өстө нэр айгүйх ажилттай байдаг юм байна. Чадахгүй нь өөр газар орё гэж яваад өгчдөг. Борон санчир өрхийн эмнэлгийн хувьд шинэ байранд орсон үйл ажиллагаа сайжирч байгаа гэж тус хорооны оршин суугч энэ эмнэлгийн үйлчлүүлэгч Болорццэг хэлж байна. Энэ хүүхд танаа төрчгээд тэгээд үзүүлсэн. Тэгээд ачааллаар хэвэн л байдаг л да. Миний ирэх үед бол нэг ачаал хоног номер авчдаг болохоор тэгээд номероор авчирлаа. Одоо аваасаа одоо нөгөө нэг нарийн мэрэгчлийн тийм юмнууд нь байвал зүгээр гэж боддог. Нэг 7 дугаар төв дээр очиод юу яхаар ч ингээ аачир айгүй их. Тэгээд нүглээ очиж нөгөө нэг номер авдаг те зарим үед бол номер нь байхгүй цаг нь байхгүй. Тэгээ өрхийн эмнэлэг дээр байвал зүгээр юм болов гэж боддог. Тэгээд жишээл одоо нөгөө доктор яхаа тэгээд эмэгтэйчүүд нь эднэр те тэгээд чих хамар хоол юм болов тэгэл тиймэрхүү юмнууд нь байвал зүгээр юм болов л гэж боддог шүү те. Энэ жил нийслэлийн өрхийн эмнэлгүүдийг өрхийн эрүүл мэндийн төв болгон үйл ажиллагааг нь өргөтгөж байгаа. Ингэснээр өрхийн эмнэлэг, зүрхний бичлэг, эхоны аппарат зэрэг багж хэрэгслээр хангагдах ёстой юм байна. Гэтэл энэ нь хэрэгжиж чадахгүй байна гэж нийслэлийн эрүүл мэндийн газрынхан хэлж байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол өрхийн эрүүл мэндийн төвүүд те одоо яг энэ стандартыг хэрэгжүүлэх бололцооны тийм одоо техник хэрэгсэл юм уу багаж төхөөрөмжүүд бол бас байгаа гэж бодож байгаа одоогийн байдлаар. Гэхдээ дутагдaltaй юмнууд бол байгаа. Тэрний судалгааг бид нар нийслэлийн эрүүл мэндийн газар бол бид нар нэгдсэн судалгаа авч байгаа. Улсын клиникийн төв болох 1-р эмнэлгийн хувьд хамгийн хүнд өвчтнүүдийг хүлээн авч эмчлэх ёстой. Гэтэл өвчнүүд орон нутгийнхаа эмнэлэг төвтлгүй тус эмнэлэгт хандаж байгаа нь ачаалал үүсгэх бас нэг шалтгаан болж байна гэж эмч нар хэллээ. За сайн байцгаана уу. За манай Жамбал дөрж байгаа. Урчин яаж сонсон? Би гайгүй үз. Би гайгүй. Ирснээ бодвол. Ирсэн бодвол би дээр даваа дайрж дайггүй дээр болж байгаа. За. Тэгээ энэ хүн бол одоо
Гүгийн байдлаар тэр уйланхайг соруулах, хагалгаанд орох ямар нэгэн одоо тийм заалт байхгүй. Заалт байхгүй. Ерөнхийдөө орон нутгаараа энэ оншоор эмийн эмчилгээ хийлгээ зөвлөгөөнөө аваад явах бол ийм боломжтой л хүн л дээ. Тэгээ орон нутгийн эмчнэр нь юу ч гэсэн одоо нэгдүгээр эмнэлэг рүү очиад үзүүлээд ер нь ямар эмчилгээ хийх нэ энийг тодруулаад ирсэн ийм юм явуулсан байгаа тийм ээ. Ийм одоо орны ачаал нэмэгдэх, бас эмчлүүлэгч анж хэрэгдүүлэх иймэрхүү асуудлууд гараад байгаа юм. Бөөр нуруугаар өвддөг нь бол гайгүй болцсон тийм ээ. Ер нь жоохон хуучин хэрэгтэй чилж байсан. Тийм. Жоохон чилээд байсан. Социализмын үеэс хойш манад 2 3 дугаар шатлалын улсын эмнэлэг нэгч шинээр ашиглалтанд ороогүй байна. Хэдийгээр өрхийн эмнэлэг барьж байгуулсан ч хүрэлцэхгүй хэвээр байна гэсэн судалгаа нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын нийгэмлэгээс гаргасан. Бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар иргэдийн 59% нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд сэтгэл дундуур байдаг байна. Энэ асуудлыг хэн шийдэх вэ? Энэ асуултанд иргэд ерөнхий сайд, ерөнхийлөгч, их хурл гэж хариулсан юм. Төм төчигнэж бум бужигнсан их хотын нэгэн өдөш ийхүү айлчилгаад эмнэлэгт үзүүлж чадаагүй нэгэн ахиад л маргааш дугаарлахаар гэрийн зүг харьцгаана.